Улам байдал хүндрэн штэ. Тэр 5 сар гарт төлнө штэ. Нямбатар хэлээд байгаа тэр когдсон нүүрс нь юм уу ямар нүүрс нь ч гэдэг тэр нь ирлээ ихэд одоо тэр нь бас энийгээ бодвол бас муу юм ирэх юм уу сайн юм ирэх юм уу мэдэхгүй штэ. Өглөө 9 цагт над дээр 400 шуудаа төлшөөсөн. Одоо 4 цаг болж байна. Дөнгөж саяхан төлж дууссан. Хотын дарга Нямбатар 2025 оны 1-р сарын 8-ны өдөр 3-р сарын 1-ээс шахмал түлшээ дахин үйлдвэрлэхгүй гэх мэдээллийг өгсөн. Түүнчлэн 20,800 төгрөгөөр үйлдвэрлэж байгаа түлшийг 3,750 төгрөгөөр зарж байгаа тул сайжруулсан түлшний үн нэмнэ гэсэн билээ. Тэгвэл дээрх мэдээллийн улмаас өнөөдөр шахмал түлшний эрэлтийг хэсэж иргэд 5 толгой түлшийг их хэмжээгээр нөөцөлж эхэлсэн байна. Улмаар 5 толгой түлш борлуулах цэгүүдээр түлшний эрэлт өсч хомсдол үүсчээ. 25 оны 3-р сарын 1-ээс эхлээд одоогийн нийтлэнгийн энэ нийтлэнгээр сайжруулсан төлөв үйлдвэрлэж байгаа энэ үйлдвэрлэлийг зогсооно. 3 сарын 1-ээс шахмал төлж төлөвлөхгүй өөр когц нүүрс зарна гэд тэр мэдээллээс болоод улсууд ерөөсөө нөгөө бүгд л болж өгвөл хэдэн төлш авч гэртээ нөөцлөх гэ тэгээд ерөөсөө борлуулалт айгүй хурдан л явагдаад байна. Улам байдал хүндрэн штэ. Тэр 5 сар гарт төлнө штэ. Хаа вэ? Яг нэг бодоо. Сошиал фэйсбүүк орчноор бол яваал хэлээ. 3 сарын 1-ээс ер нь шахмал түлшээр нь түлхээ ер нь зогсоож байгаа гэсэн мэдээлэл бол сонссон. Энэ шахмал түлшийг бол ингээд зогсоолаа гэхэд эцэст одоо зогсоогоод тэр хугацаанд одоо тий тэр хүмүүс одоо юу төлөх вэ? Нямбатар хэлээд байгаа тэр когдсон нүүрс нь юм уу ямар нүүрс нь ч гэдэг тэр нь ирлээ ихэд одоо тэр нь бас энийгээ бодвол бас муу юм ирэх юм уу сайн юм ирэх юм уу мэдэхгүй шүү дээ. Ер нь бол үн нэмэгдэх урдсан төлөвтэй байгаа. Одоо наад шуудаа нүүрсний чинь үн 20,800 төгрөг шүү дээ. 20,000 төгрөг шүү дээ. Тэгээ энийг хэрэглэхэд 3,750 зарж. Он гарснаас хойш нөгөө сайжруулсан түлшний үнийг нэмнэ гэд нийслэлээс зарлцсан сайтууд нөгөө телевизээр л гарсан мэдээллүүд л байгаа л да. Элбэг байдагс. Одоо нөгөө нэг мэдээлэл гарснаас хойш жоохон борлуулалт айгүй хурдан явагдалаа л гэсэн үг. Болж бол нүүрсээ авч нөөцлөх гээд өглөө 9 цагт над дээр 400 шуудаа төлшөөсөн. Одоо 4 цаг болж байна. Дөнгөж саяхан төлж дууссан. Шахмал түлшээ олдцол бас айгүй мууц. Ер нь энэ он бол ерөөсөө шахмал түлш олдохгүй байгаа шүү дээ. Энд дээрс ямар ч нүүрс алгаа. Би чинь 10 шудааг нь авдаг байхгүй 7 хоногт. Тэгээ одоо ямар ч нүүрс болчиход байна л та. Ааха. За одоо та тэр хаашаа явах вэ? Энэ одоо тэр нүүрс хайх штэ өөр арга байхгүй штэ. Хөдөлгөөн хөлтэй нь штэ.